төсөөрөний мэдээлэлтэй холбоотойгоор Дандин сайтаас нэг бас асуулт асуумаар байна. Энэ төсөөрөний мэдээлэл болон ирж байгаа төсөв Монгол Улсын ирээдүйн нэг 5 жилийн үйл явцыг ингээд төлөвлөх гэж оролдож байгаа. Бид нэг алдаан дээрээс сургамж аваад тэр алдаагаа бас зөрөгтэй засчдаг баймир байна. Дандин сайдаа бид 2007 онд стратегийн орд гэдэг нэр томьёо ашиглаад буруу хаалга татаад мухар гудамж руу орцсон. Ер нь бол стратегийн бүтээгдэхүүнийхээ тухай одоо жоохон зөрөгтэй яриад энэ стратегийн орд гэдэг юмас болоод эдийн засгаар ямар үр дагавар гаргаад байгаа вэ гэхээр жоохон даацтай хөрөнгө оруулалт томтойгоор хариуцлагатай уул уурхай эрхлэх зорж байгаа том аж ахуй нэгжүүд дээр биднес бол үл ойлгох маш популизм, дарамт гэх олон зүйлийг бий болгочоод яг адилхан бүтээгдэхүүн гаргаж байгаа боловч жижиг ордууд дээр хариуцлагагүй уул уурхай татвар болон янз бүрийн зүйлээс займчдаг тийм одоо дээрвийн маягийн бизнесийг өдөөцсөн. Тэгэхээр одоо энийг биднес нэг зөрөгтэй шийдээд энэ нэг стратегийн орд гэж баг дэлхийд байхгүй энэ нэр томьёонуудаа нэг болоод Монгол улсын хувьд стратегийн бүтээгдэхүүн гэж яг юу юм? Юу байх ёстой гэдэг нэг тодорхой гаргаж өгмөр байна. Тэгэх юм бол дараагийн төрийн оролцоогч гэсэн ярихад үзэсгэлэнтэй болох гээд байна. Тухайлбал уул уурхайн бүтээгдэхүүн тэр дундаа стратегийн бүтээгдэхүүнээс бусад энэ бизнес эрхлэгчтэй татврын дарамтаас гаргамаар байна. Энэ засгийн газар нөөтийн 10%-ийг босоо олголтыг 5% болгоё гэж санал гаргаж байгаа шиг байлаа. Яг одоо бизнес эрхэлж байгаа хүмүүст дээрх татврын дарамт болон энэ ачааллчин бол хэтэрхий их байгаа, ажлын байр нэмж чадахгүй байгаа, эдийн засгийг тэлж чадахгүй байгаа. Тэгэхээр энэ нөөтөө 5% оруулах болдгүй мүү? Босоо олголт нь 2%-аар л байд юм багаз. Энэ бүрд гишүүнээс болон бусад гишүүнээс санаачсан нэг хууль энд гацаал зогсоод байгаа юм. Засгийн газар энэ дээр нэг зөрөгтэй шийдэл хийж болдгүй мүү? Төвшин гишүүн болон бусад гишүүний өргөн барьсан нийгмийн даатгалтай холбоотой, даатгалын шимтгэлтэй холбоотой бас асуудал байна. Яг үндсэндээ бизнес эрхлэгчдийг сөхрүүлж байгаа энэ хоёр юм чинь шүү дээ. Хувь хүнийх нь төлөх төлбөртэй холбоотой асуудлыг яа шийдэх юм? Аж ахуй нэгжүүд одоо энэ дарамт дотор байх юм уу гэдэг дээр бас зөрөгтэй шийдэл гаргамаар байна. Гуравт нь ер нь бол шинэ ерөнхий сайд гэсэн хэлээлсэн. Хувийн хвшилтэд өрсөлддөг төрийн бизнес эрхэлдэг ийм төр өөрөө хувийн хвшилтэд өрсөлдөгч байдаг энийг зогсооно л гэж хэлсэн. Одоо энэ төрийн өмчит компаниуд тэр дундаа бизнес эрхлэгчдийн хийж чадж байгаа ажил дээр бөөн мөнгө, хүн одоо үйл ажиллагаа ингээд овоолцсон байгаа. Энийг татан буулгаад эндээс За Дандин сайд хариулъя. За Тэмүүжин гишүүнтэй одоо 100-аас дээш хувийн хувь байдаг бол санал нэг байна. Улс орнууд стратегийн бүтээгдэхүүн гэж зарладаг Европын холбоо, Америкийн нэгдсэн улс, Бүгд найрамдын Хятад ард улс гэх томоохон улс орнууд стратегийн бүтээгдэхүүнүүдэд зарлаж байгаа. Стратегийн бүтээгдэхүүн гэдэг зөвхөн газрын ховор элементийг тооцдоггүй. Тухайн улс орны эдийн засагт том хэмжээний хөв нэмэр оруулж байгаа бүтээгдэхүүнүүдээр нь зарлж явдаг. Манай улс стратегийн орд гэдэг одоо үндсэн хууль руугаа хийгээд тэрийгээ ингээд одоо бид нар гацаалтанд оруулсан. Яаж гацаалтанд оруулчихад байгаа вэ гэвэл стратегийн орд гэдэг нэр өгчхөөр одоо хайгуул судалгааны ажлыг хувийн хвшлүүд явуулж чадхаа байцсан айгаад. Жогон хайгуул судалгааны ажил хийгээд дараачийн оюу толгой 5 толгойг бий болгоно гэд явхаараа улс дээрэмж чинь 51% авчин, 34% авчин гэдэг айцтай байгаа учраас хайгуул судалгааныхаа тайланг өгөхөө болчиход. Ийм учраас том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирэхэ болчиход байгаа юм. Яг одоогийн байгаа байдлаараа бид нар харж чадвал одоогийн байгаа байдлаараа үргэлжлүүл биднэрт дараачийн оюу толгой 5 толгой гарч ирэхгүй. Яг тэгвэл компаниуд тайлангуудаа өгөхгүй гэсэн үг. Тэгэхээр энэ Тэмүүжин гишүүнтэй бол санал нэг байна. Ашигт малтмлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг удахгүй засгийн газраас оруулж ирнэ. Манай яам дээр бэлтгэгдэж байгаа олон нийтийн хилцүүлгийг удахгүй эхлүүлнэ. Энд стратегийн бүтээгдэхүүн гэдэг юм нэг ойлгомжтойгоор тодорхойлоод тэгээд том биетэл бол чамаас авна гэж одоо дайраад байхаас илүүтэй бүгдээрээ л байгалийн заяагдмал нөөц ашиглаж байгаа учраас тэр заяагдмал нөөцөөсөө баялагын сангийн тусгай амнаат авъя. Ингэх юм бол том жижиггүй бүгдээрээ баялагын сангийн
хувь нэмэр оруулагч болж хувирна. Одоо бол хууль юу байгаа гэхээр чи том биетэй учраас чамаас татвар илүү аавна, чи жижиг биетэй учраас чамаас татвар авахгүй гэдэг ийм л бодлого явж байгаа. Тэгэхээр одоо бол бид нэр том жижиггүй нэгэн тэнд байгалийн заягдмал нөөцөөсөө баялагын сангийн одоо амнаат авдаг болъё. Ингэх юм бол амнаатын хэмжээ буюу одоо баялагын сангийн хэмжээ хэд дахин том болно. Иннээс одоо ард иргэдээ шууд олгодгийн зохицуулт руугаа явъя гэдэг ийм л одоо концепцийг бид нар бариад явж байна. Тийш би яриулгаа. За Төвжин шинэ асуулт хариулъя. За Төвжин сүүний зарчмын суур асуудал дээр бол мэдээж бүгдээрээ санал нийлж байна. Ер нь дотрийн дарамтыг алуулах бууруулъя. Хамгийн оновчтой байдлаар явуулъя. За гэхдээ бид ямар хувилбараар ямар арга замаар явах вэ гэдэг энэ их зөв сонголтоо хийх хэрэгтэй. Нөгөө нүдийн ухаж байгаа ингээс холчих вэ гэдэг. За тэгэхээр энэ нөт төр бол юм байгаа юм. 10-ыг 5 болгох уу эсвэл 2-ыг 5 болгох уу гэдэг дээр бид 2-ыг 5 болгоё. Гэхдээ прогрессив шинжтэй одоо сая төгрөг хүртэлх гэдэг ийм замаа сонгосон. За яагаад 10-ыг 5 болгоогүй вэ гэдэг дээр би нэг товчхон 3 үндсэл хэлье. За нэгдүгээрт нөт бол өөрөө ийм регрессив шинжтэй ийм татвар байдаг. Өөрөөр хэлбэл сайн зэрэг гişүнэ би Тэмүжин гişүнэ асуултанд хариулдаг. Нөтийн орлого 8 их найд болж ирж байгаа. За 10-ыг 5 болгочхоор шууд 4 их найд болно гэсэн үг. 4 их найд. За тийм тэгэхээр энэ 4 их найд ингээд иргэдийн гар дээр үлдэхээр ерөөсөө нийт иргэдийн нөт бичүүлж байгаа иргэдийн 25% дээр 3 их найд нь очино. Нэг их найд нь 75% дээр очино. Тэгэхээр нөө орлогын тэгш бус байдлыг улам гааруулна гэсэн үг. За нэгдүгээр тайлбар нь. За хоёрдугаарт нөт маань өөрөө 8 их найд. За 30 их найдын 8 их найд гэдэг бол энэ аль хэдийн одоо төсвийн орлогын дархлаа болсон. Хамгийн доктортой орлого байдаг. За бид ковидын үед хүнд үед нөтийн орлого нэмэгдэжсэн, төлгөө нь биелэгдэжсэн. Хамгийн доктортой орлого болж чаддаг. За ийм одоо бүтц болцсон байна. Тэгэхээр энэ орлогыг одоо бид одоо огцом бууруулах нь өөрөө энэ төсөв талд бол маш эрсдэлтэй, маш өртөгтэй үнэтэй гэсэн үг. За 3 дугаарт баримтан дээр жишээ нь буцаалт нь 2%, татвар нь өөрөө 5% болчоор нөгөө бүртгэлийн шинж чанар нь байхгүй болчихно. За нөгөө нэг баримт бүртгүүлдэг хүмүүс чи бүр байхгүй болоод байна. Арай хийж нөгөө нэг 48% дээр байсан